12 сар бол шинжилгээ амьсгалсан сайхасаа. Гэхдээ үүнээс гадна хүн бүрийн авгаалцсан ба хурд хүч төсөв төвчээрийг шаардсан физикал сар юм. Тэгэхээр өнөөдөр энэ физикал сарын онцлог сонирхолтой баримтуудыг мэдэж авцгаая. Энэ сард бид бүхэн өвөлдөө бэлтгэж дулаан хувцас, хальтдаггүй гутал, шүүлтүүртэй маска бэлтэж байдаг бол дэлхийн бөмбөцгийн өмнөд хэсэгт дөнгөж 100 болж байдаг байна. Монголын зарим боломжтой цагт ололт 12 сарыг хөх дөрвөн сар гэж нэрлэдэг. Учир юу вэ гэвэл өвлийн оддыг энэ сар хамгийн том харах боломжтой байдаг. Дараагийнх 12 сар бол салбарын борооны үе. Жилийн хамгийн үзэсгэлэнтэй салбарын бороонууд энэ сард харагддаг. Ер нь 12 сар Тэнгэр хотод бороод маш үзэсгэлэнтэй сар гэдэг нь дээр хоёр мэдээлэлээс харагдаж байна. Энэ тухай ярьж байхдаа дуртахгүй байж болохгүй нэг зүйл бол шинэ жил. Шинэ жилдээ зарим хүмүүсийн хувьд баяр гэхээс илүү хүндхэн сорилт даваанууд байж магадгүй. Зарим хүмүүс ч гэжтэй эмэгтэйчүүд. Шинэ жил боллоо. Плаж харахаа байлаа. Төрх хэрэгтэй байна гэдэг яриа айлхлахад бүдийг толдож байгаа. Багтахтай шин анханаас авч болдгоо юм үү? Гэтэ энэ бүхний цагт үзэхэд 12 сар хамгийн том баяруудтай сар эдийч хамгийн стресстэй сар юм шиг байна. За тэгээ бүгдэд амжилт хүсье. Нэмж нэг юм хэлэхэд 12 сард эдээ бодлогоо илбэг байлгах нь өвлийг өнтэй давах бэлэгдэл гэж монголчууд ярьж байсан. За тэгээ 12 сард наалаад өгцгөөрэй. Бай. Дараа бичлэгээр олцъя. Бошо хорооны мэд дөргөр дамжил яарж жимжин яасан ч намжин өндөрж яхин залуунаас өтлөг чарахгүй дамжин